Сайн байцгаана уу? 2026 оны 4 сарын 17 ботой мэдж байна. За тэгэхээр ер нь бол 4 сарын 17-оос ахуулаад шин сар гарч байна. Тэгэхээр энэ шин сар бол хаврын анхны шин сар. За энэ шин сар маань дараагийн 12 сарын туршид болох үйл явдлуудын эхлэлийг тавих буюу хавар болж гин хаврын анхны одоо яг шин эхлэл яг хавар гэдэг улирлыг яг эхлүүлж байгаа энэ шин сар маань хоньны ордонд 27% налуутай гарч байна. За нөгөө талаас хоньны ордонд маш олон гаригууд 2026 оны 4 сар 5 саруудад бол итвэхтэй байршин мэдээж нар маань үхрийн орд руу шилжилт хөдөлгөөнийг хийхээс гадна одоогоор сугар гариг бол үхрийн ордондоо өөрийн байршилтаа очицсан явж байгаа. За ангар гариг маань ч гэсэндээ хоньны ордондоо ирээд байршиж байгаа энэ 4 сар бол нэлээд олон зүйлүүдийн эхлэлийг тавих боломжийг шин сар маань бүрдүүлж өгч байна. Тэгэхээр энэ 12 сарын одоо дараагийн 12 сарын турш таны амьдралын одоо ямархуу эхлэлүүд энэ шин саранд тавигдах уу? Энэ шин саранд ямар нэгэн байдлаар та 2026 оныхоо шин эхлэлүүдийг болон цаашид дараагийн 12 сарын турш та юу хийж бүтээж байх вэ гэдгээ төлөвлөж ямар нэгэн зүйлийн суур эхлэлийг тавьж чадах юм бол 2026 оны маань ихэнх үйл явдлуудыг шинээр эхлүүлж байгаа. Шин сарандаа одоо мэдээж алхам эхлэлийг тавьснараа таны шин сарандах одоо энэ шин алхам эхлэл чинь танд үр өгөөжөө өгөх юм бүрэн боломжийг бүрдүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За нөгөө талаас болохоор энэ шин сар бол танд шин эхлэлийг нөгөө талаас хувь хүний өөрөө чинь зоригтой алхмыг за дээрэс нь ямар зүйлүүдийг цаашид та манлайлан авч явахын бий болгохын мэдээж зоригтой алхам танаас шаардагдана, манлайлагч зүрх сэтгэл танаас шаардагдана, энергийн түвшинд та илүү хурдтай, зоригтой, хүчтэй, итгэл даасан бус хүмүүсийг бас нэг төрлийн одоо чиглүүлсэн ийм гайхалтай алхмуудыг та энэ шин сарандаа эхлүүлж болно. За нөгөө талаасаа бас мэдээж ангараг гариг таныг болон санчир гариг таныг тодорхой хэмжээнд зөв болгоомжтой бас их төлөвлөгөөтэй алхмуудыг хийхийг бол зөвлөнө. Тэгэхээр энэ шин сар бол бүх хүмүүст маань өгж байгаа энерги мэдрэмж учраас үүн дээр бол нэлээд анхааралтай хүн болгон маань шинэ алхмыг эхлэлийг бол тавих шаардлагатай. За нөгөө талаас болохоор энэ одоо шин сар болон энэ 2026 оны 4 сарын 17-оос 2026 оны 5 сарын 17-ны хүртэл бүхэл 1 сарын турш таны амьдралд ямар өөрчлөлтүүдийг авчрахаар байна. Ордуудад маань ямар өөрчлөлтүүдийг авчрахаар байна гэдгийг бол ярина. Мэдээж бол нар маань хоньны ордонд одоогоор байршиж байгаа. За дээрэс нь энэ нар бол нэлээд эрчим хүчийг хүмүүст маань өгнө. Ямар нэгэн байдлаар урт удаан хугацаанд бол одоо төлбөргүй байсан уюудыг чинь илүү их өнгөлн тортолж харуулсан сая бүтэн сар маань жинлүүрийн ордонд гарчсан бол одоо таны хувьд илүү зоригтой, илүү шийдэмгий ихэнх асуудлуудаа та цэвэрлээ, зохицуулаад ингээд алхам хийх бүрэн боломжийг хангаад эхэлчихсэн. Тэгэхээр энэ дээр чинь энэ 4 сарын 17-нд гарч байгаа шин сар танд асар тус нэмэртэй одоо шинэлэг өөрчлөлтийг бол авчирхад нөлөөлж байна. За сугар гариг бол 4 сарын ихэнх хугацааг үхрийн ордонд байршиж агаад 4 сарын 24-нд эхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийн. Тэнгэрийн ван гариг 4 сарын 25-нд эхрийн орд руу 0% налуутай шилжилт хөдөлгөөн хийж эхэлнэ. За энэ маань угаасаа урагшилж ухраад бол нэлээд удаан хугацаанд үхэр эхрийн хооронд бас өнгөрсөн жилийн хувьд явсан. За одоо ингээд 4 сарын 25-наас ахуулан эхрийн ордондоо итвэхтэй одоо ухрах хөдөлгөөнгүйгээр одоо үргэлжлүүлэн байршиж эхлэх нэ. За нөгөө талаас болохоор бүтэн сар 5 сарын 1-нд Хилэнцгийн ордонд бол гарна. За буд гариг маань 5 сарын 2-нд үхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийн. За мэдээж энэ үеүдүүд бол нэлээд чухал өөрчлөлтүүдийг энергийн түвшинд бол авчирна. Мэдээж одоо 4 сарын дунд үе бол маш олон зүйлүүдийг эхлүүлнэ. 4 сарын сүүл болон 5 сарын эхээр бол мэдээж үүнийхээ илүү газарцсан хувилбарыг итвэхтэй болсон хувилбаруудыг та мэдэрч эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй. За нөгөө талаас болохоор 5 сарын 16-нд бас дараагийн шин сар бол мэдээж Хилэнцгийн ордонд сар битүүрсний дараа гарч эхлэх нь. Энэ бол үхрийн ордонд гарах шин сар байна.
За тэгэхээр бол мэдээж энэ удаагийн яриан дээр бол танд зориулсан 2026 оны яг одоо зүрх сэтгэлээ зориулж эхлэе, юу хүсэж байгаа, юу хийх гэж байгаа, цаашид ямар хөө зорилго бүтээмжтэй энэ жилийг туулах гэж байгаа гэдэг дээр анхаарлаа хандуулах шаардлагатай. Тэгээд энэ шин саранд бол мэдээж зорилгоудаа зөв тодорхойлоод алхам хийх боломжийг бүрдүүлж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ордуудад маань ямар үйл явдлууд болох вэ гэдгийг бол мэдээж ярина. Тэгэхээр аль ордонд юу болох вэ? Аль ордууданд өөрчлөлтүүд авчрах уу гэдгийг бол ингээ харж эхэлнэ. За тэгэхээр хоньны орд бол мэдээж хамгийн одоо чухал өөрчлөлтүүдийг энэ шин саранд бол татна. Таны хувьд бол мэдээж өнгөрсөн одоо саранд буюу загсны ордонд шин сар гарч байхад нэлээд олон өөртөөгөө нүр тулсан асуудлуудтайгаа ажиллах боломжийг бол харсан байх. За хэд хэдэн одоо бутсан, ухарсан, урагшилсан гэсэн нэг тийм яг яах нь мэддэхгүй юм хэв шинжтэй байсан бол одоо юу гэдэг хоёр зүйлийн зааг дээр байгаа юм шиг мэдрэмжүүдийг авч ирсэн бол одоо энэ шин сар бол таныг хоошоо ухрахаар болгож өгнө. Тэгэхээр бол таны хувьд зөвхөн урагшаагаа хараад явах ёстой алхмуудыг энэ шин саранд бол хийх нэ. За нөгөө талаасаа бол одоо өнгөрсөн гэдгийг маш сайн ойлгох. За тэгээд бас танаас одоо шаардлагатайсан зарим нэг айдас, стрессүүд бол энэ үеэр холдож өгнө. Таны хувьд айсан ч гэсэндээ хийх гэдэг энэ мэдрэмжүүдийг бол маш их авсан юм алхмуудыг та энэ шин саранд бол хийх нэ. Ер нь бол 4 сарын 17-оноос 5 сарын 17-ны хооронд л таны хувьд ангараг гарагч тэр, сугар гарагч тэр санхүүгийн байдал болон таны бие физиологийн одоо энерги эрчим хүчийг бол маш сайн хангаж өгөхүйц ийм одоо энергиуд бол танд ирж гин. Ядарсан ч гэсэндээ та энерги эрч хүчээ зөв зохицуулаад явах юм бол санчир гарыг танд үр өгөөж бол хангалттай өгнө. За нөгөө талаас бас таны хувьд одоо юу гэдэг энэ хоньны ордонд гарч байгаа шин сар маань танд ялангуяа одоо хоньны ордны сүүлийн налууд төрсөн буюу сүүлийн 10 хоног төрсөн хүмүүст бол маш их идэвхтэй мэдрэгдэнэ. Тэгэхээр эднэрт бол одоо илүү үр өгөөжтэй алхмуудыг хийх боломжоор хангаж өгөх. За тэгээд бас одоо ямар нэгэн байдлаар одоо боломжуудыг үргэлжлүүлэн өөртөө татах боломж эрч хүчийг бас ангараг гараг маань танд өгж байна. За нөгөө талаас болохоор энэ шин сар маань ялангуяа одоо урт удаан хугацаанд дуусгаагүй байсан зарим нэг алхмуудыг чинь цэвэрлж өгөх бүрэн боломжтой болж өгнө. За нөгөө талаас болохоор 4 сард бол ихэнх гаригууд маань өөрсдийнхөө байршилд бас их идэвхтэй нөлөөллүүдийг авчирч байгаа. Хоньны ордныхны маань хувь санхүүгийн байдал бол ер нь бол их анхаарлын төвд ирж байна. 4 сарын дунд үеэс ахуулаад 5 сарын одоо дунд үе хүртэл бол таны хувьд санхүүгийн байдал бол хамгийн чухал нөлөөтэй. За тэгээд мөнгө санхүүгийн тооцоо тооллогч нь болон ямар нэгэн санхүүтэй холбогдсон асуудлууд дээр илүү анхаарлаа хандуулаад зөв тооцооллыг өөртөө бол хийж өгөх бүрэн боломжтой болно. Сугар гараг таныг ямар нэгэн байдлаар өөрийгөө одоо илэрхийлэхэд чих сайхан эерэг нөлөөллүүдийг бол 4 сарын сүүлийн үеүүдээс ахуулан буюу сүүлийн одоо 23-наас хойш бол 24-нээс хойш бол ивэж өгнө. Тэгэхээр таны хувьд өөртөө ихтэй хүмүүстэй харилцаа маш сайтай, бизнесийн одоо хувьд альва бизнесээ зөвөр эхлүүлэх боломжийг болон зөвөр харах болон бизнес дээр ямар нэгэн том алхам эерэг өөрчлөлтүүдийг хийх боломжоор бас хангаж өгнө. Тэгэхээр таны хувьд бол нэг төрлийн одоо бизнес ухаан болон санхүүгийн зөв тооллого тооцоо бас өөрийн чинь тодорхой хэмжээний зоригтой алхам таныг 4 болон 5 саруудад маш идэвхтэй ивэж өгөхөөр харагдаж байна. За дараагийн орд бол үхрийн орд. За үхрийн ордныхны маань хувьд 4 сарын 17-нд гарч байгаа шин сар таны өөрийн чинь дотоод өөрийн чинь хувь хүний асуудлуудтай холбож өгнө. Тэгэхээр та өөрийнхөө айдсыг одоо саадыг нүүр тулсан алхмыг энэ 4 сарын 17-нд эхлүүлэхээс гадна 4 сарын 17 таны хувьд бас нэг төрлийн өөрийнхөө сэтгэл зүйн асуудалтайгаа нүр тулахны боломжоор бол ивэж өгнө. Тэгэхээр бол 4 сарын одоо 17-ноос 5 сарын их хүртэл ерөнхийдөө бол таны хувьд сэтгэл санаагаа сонсох хэрэгтэй. Юунаас болж өөртөөгөө болон өөрийнхөө асуудлууд дээр нүр тулаад байна гэдгийг харах хэрэгтэй. Зарим нэгэн одоо
таны хувьд бие физиологийн хувьд эрчим хүч их сул байгаа учраас хуучин донтолтууд иргэн сэдрэх юм уу одоо юу гэдгийг эрүүл мэнд талаас таны хувьд өөрийнхөө оюун санаа сэтгэл санаа эрүүл мэнд хоол хүнстэй холбоотой удаан хугацааны одоо зөв режим алдагдах бас өндөр боломжтой. Тэгэхээр бол их тийм эмзэг боловч их мэдрэг тэгтээ маш их өөрийнхөө асуудлуудтай ажиллах боломжийг олж харсан, өөрийгөө таних боломжийг олж харсан энэ шин сарыг бол танд үүсгэж байгаа. За нөгөө талаас өхрүүдийн маань хувьд 4 сарын 19-нд нар өхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийхэд өхрийн ордны эхний 10 хоног төрсэн хүмүүс маань маш хурдцтай мэдэрч бас одоо өөрийгөө зөвгөр чиглүүлэх ийм эрч хүчийг бол авах юм бол за 4 сарын өхрийн ордны дараагийн одоо дунд үед болон сүүл үед төрсэн хүмүүс маань өргөжлүүлэн өөртөө ажиллах болон өөрийнхөө сэтгэл зүйн эмзэг асуудлуудыг сонсох ийм шаардлагатай үе бол үргэлжлүүлэн 5 сар хүртэл үргэлжлэе гэдгийг ойлгох хэрэгтэй. За нар маань 4 сарын 19-нд хоньны ордоос гарan өхрийн ордонд ирэхэд тодорхой хэмжээний таны хувьд одоо илүү тогтун тайван, илүү одоо өөртөө бодтой хандах боломжоор бас хангаж өгнө. За 4 сарын ер нь бол 20 хүртэл ямар ч байсан таны хувьд бол өөрийнхөө биеийг инхрийлэх хэрэгтэй, өөрийгөө анхаарах хэрэгтэй, тайван байхыг хичээх хэрэгтэй, зүү зүүн совингоо сонсох хэрэгтэй. За болж игэл одоо нэг төрлийн эрүүл мэндтэйгээ холбоотойгоор эрүүл мэндэд анхаарч авахгүй болохгүйг бол харуулж байна. За 4 сарын 24-нд сугар гарыг эхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийхэд таны хувьд ер нь бол одоо санхүүгийн тал дээр ч гэсэндээ их таатай одоо эерэг боломжуудыг өөртөө татчихээн. За ерөнхийдөө бол 4 сард таны хувьд санхүүгийн болон царай төрөх гоо сайхны талтаа бол илүү өөртөө арчаатай анхааралтай байж байгаа үе байгаа боловч яг одоо өөрийнхөө санхүүгийн байдал дээр илүү эерэг өөрчлөлтийг татах гэх юм уу, эерэг нааштай одоо энергийн чиглэлийг татах боломж бол 4 сарын 25-наас танд бол илүү идэвхтэй болж өгнө. За Тэнгэрийн ван гараг эхрийн орд руу шилжилт хөдөлгөөнийг 4 сарын 25-нд хийж байгаа. Тэгэхээр таны хувьд бол мэдээж өөрийнхөө амгалан тайван байдлыг мэдэрч өөрийнхөө яг элемент зан төлөвийг илүү хөөртөө татхаас гадна санхүүгийн байдал болон өөрийнх чинь одоо юу гэдгийг үн цэний өгж байгаа зүйлүүд бол илүү идэвхтэй болж өгнө. Тэгэхээр өхрүүдийн маань хувьд санхүүгийн байдал дээр илүү ухаалаг шийдлийг гаргаж чаддаг хүмүүс байгаа. Тэгэхээр бол энэ одоо 4 сарын 25-нд эхрийн орд руу Тэнгэрийн ван гараг шилжилт хөдөлгөөн хийснээр та илүү одоо өрмөц шийдлүүдийг олж нэ. Тэгэхээр таны санхүүгийн байдал илүү их одоо интернетээр сошиал медиагаар юм уу эсвэл таны хувьд өөрийгөө илэрхийлж байгаа байдлууд чинь бусдаас илүү өрмөцөөр одоо санхүү дээр хандах хандлагууд чинь нийлэрх. За үргэлжлүүлэн дараагийн жилүүдэд ер нь таны хувьд санхүүгийн байдлаараа та илүү genuine одоо илүү ухаалаг илүү сонирхолтой шийдлүүдийг бол олж нээх боломжийг бол хангана. Тэгэхээр бол өхрүүд маань нэг төрлийн өөрсдөө тайван тогтун за тэгээд их тийм нэг янзын одоо юм шиг боловч яг санхүүгийн асуудал дээр бол бусдаас илүү өрмөц, бусдаас илүү одоо сонирхолтой бас их ухаалаг шийдлийг гаргаж чаддаг хүмүүс учраас өхрүүдийн маань хувьд санхүүгийн байдал нь бол хизээд л одоо өөрсдийнх нь талд шийдэгдэж байдаг шүү дээ. Тэгэхээр бол өхрүүдэд маань ирж байгаа одоо 4 сарын сүүлийн 10 хоногоос ахуулан 5 сарын одоо дунд үе хүртэл бол маш олон шинэлэг санаанууд төрнө. Тэгэхээр энэ болгоныгоо бичиж тэмдэглэж аваад үүнтэйгээ ажиллавал санхүүгийн байдал дээр одоо үүсэж байгаа гинтийн докторгүй байдлуудыг та яг эсрэгээр нь гинтийн докторгүй байдлаар нь болон гинтийн сонирхолтой байдлаар нь шийдэж өгөх боломжуудыг бас хангана гэж бол харж байна. За 5 сарын 1-нд бол бүтэн сар хилэнцгийн ордонд бол гарч байгаа. Тэгэхээр энэ хилэнцгийн ордонд гарч байгаа бүтэн сар бол таныг за зарим нэг хүмүүсийг зарим нэг бизнес төлөвлөгөөнүүдийг явуулаад за шинэлэг байдлаар одоо санхүүтэй хандъя, хамтралыг хий. Магадгүй одоо бизнес дээр шинэ хүмүүстэй хамтарч ажиллая. За энэ одоо ижээ санаануудыг өөрчлөе. За энэ хүмүүстэй бол одоо дахиж цаашдаа ажиллах, энэ хүмүүстэй дахиж ажиллахгүй гэдгээ шийдэх гэсэн ийм үеуд рүү бас чиглэл өгнө. За нөгөө талаасаа бас мэдээж одоо зарим нэг санхүүгийн хамааралтай байсан, үр ширтэй байсан асуудлуудаа бас та нэг тийш шийдэх боломжийг бол өгнө. Ялангуяа бод гарыг 5 сарын 2-нд өхрийн ордонд ирнэ. Тэгэхээр дараагийн одоо 5 сар тэр чигтээ бод гарыг өхрийн ордонд бол ихэнх цаг хугацааг байршиж байгаа учраас өхрүүдийн маань хувьд ярилцах, ойлголцох бусдад хэлж чадахгүй байсан одоо бусдад хэлж чадахгүйгаас гадна хэл хязгаараа тавьж чадахгүй байсан олон асуудлуудаа энэ үеэр
маш ойлгомжтой, маш тодорхой, маш зөв тавих боломжтой болно. Тэгэхээр бол өхрөөдөд маань ирж байгаа 5 сар бол маш өөр өгөөчтэй, ялангуяа юун дээр өөр өгөөчтэй байх вэ гэхлээр өөрийгөө илэрхийлэх байдал, бусдад хэл хязгаар тавих байдал, ойлголцох байдал, ярилцах байдлууд маш нэмэгдэж одоо маш их үр дүнтэй өөрчлөлтүүдийг танд харилцаан дээр чинь хувь хүний өөрийгөө илэрхийлэх байдал дээр чинь тавьж өгөх нэ. Тэгэхээр 5 сар бол өхрөөдийн маань хувьд өөрийгөө илэрхийлэх байдал, өөртөөгөө одоо болон бусдтай хэл хязгаар тавих байдал, өөрийнхөө санхүүгийн асуудал дээр шин санаа олсон ийм өөрчлөлтийг бол 5 сар төрчихтэй тавих нэ. За өхрөөдийн маань хувьд бол эрч хүчээ олж авах сар өөрөө мөн. Тэгээд 5 сарын одоо 16-нд бол яг шинэ сар өхрийн ордонд гарч байгаа. Тэгэхээр тэр үе дээр бол та яг өөрийнхөө одоо хувь хүний хөгжил, өөрийнхөө хувь хүний одоо яг карьер, гэр бүлийн амьдрал дээр маш зөв чухал шийдлийг гаргасан алхмыг бол тавиад ингээд 5 сарын дунд үе хүртэл бол таны хувьд бол маш үр бүтээмжтэй одоо сар болж эхлэх нэ. За энэ дараагийн одоо орд бол ихрийн орд. За ихрийн ордныхны маань хувьд ирж байгаа 4 сарын одоо 17-нд гарч байгаа шинэ сар таны амьдралын зорилго маш чухал нөлөөтэй бол сар эхэлж байгаа. Тэгэхээр бол ихрүүдийн маань хувьд зорилго, ажил, карьераа ерөнхийдөө бол нэлээд тодорхойлно. За ялангуяа нөхөрлөл, хүрээлэл, нийгэмшил дээр чинь их нөлөөтэй юм шин сар бол гарч байгаа. Энэ шин сарнд та болж өгвөл найз нөхдийн хүрээллээ нэмэх. За тэгэл одоо олон нийтийг хамарсан ажлыг эхлүүлэх. За тэгээд их зоригтой найз нөхдийнхөө дунд болон хүрээллийнхаа дунд хэлж чадахгүй байсан, хийж чадахгүй байсан олон ажлаа юм уу, амлалтаа юм уу, эсвэл магадгүй хүмүүсийг байлдан дагуулсан ямар нэгэн шинэ хүрээллийг үүсгэсэн одоо ийм зорилгоодыг бол эхлүүлэх бүрэн боломжтой. Нөгөө талаасаа найз нөхдүүдтэйгээ одоо харилцаа хэтвэхтэй болох сар байна. Тэгэхээр бол таны хувьд найзуудтайгаа зүгээр хамгийн энгийнээр хүртэл ярихад найзуудтайгаа цаг хугацаа бүрдүүлэх, уулзах, ярилцах тэгээд одоо өөрийнхөө зорж байгаа хүрээллүүдээ бас нэмэх тэгээд магадгүй шинэ найз нөхдүүдийг хүртэл одоо амьдралтаа оруулах ийм боломжийг хангасан юм уу бол эхэлж байна. За нөгөө талаасаа ихрүүдийн маань хувьд нэг төрлийн одоо найзуудынхаа дунд нэлээд манлайлагч юм одоо зан характертай явж идэг хүмүүс үжидэг. Тийм болохоор энэ шин сарнд ямар ч үсэн таны хувьд нөхөрлөл хүрээлэл дундаа итвэхтэй, харилцаа итвэхтэйгээс гадна санхүүгийн одоо урт удаан хугацааны зорилгыг нээсэн юм эерэг алхмыг та олж харна. Тэгэхээр энэ үеэр бас энэ эерэг алхмыг та эхлүүлж бас болох үе харагдчихна. Тэгэхээр энэ удаагийн шин сар таны хувьд санхүүгийн эрхчлөлөнд яаж хүрэх вэ? Ямар хуу зорилгоодыг эхлүүлэх үү? За мөнгө санхүүгийн байдал дээр цаашид ямар хуу байх уу? Урт удаан хугацааны зорилго чинь юу юм? Бизнес төлөвлөгөө чинь юу юм гэсэн ийм одоо үеуд бол эхэлж байна. Нөгөө талаасаа бас таны хувьд 4 сард одоо ангараг гариг маань ихэнх хугацаанд хоньны ордондоо за тэгээд үхрийн ордонд бас сугар гариг маань байж байгаа учраас ажил, карьер, нийгэмшил гэдэг зүйл бол таныг маш их эрчимжүүлж өгнө, эрч хүчээр хангаж өгнө. За нөгөө талаасаа 5 сарын 5 сарын 1 гээд одоо бүтэн сар маань хилэнцгийн ордонд гарч байгаа. Энэ бол их чухал одоо бас энергийг танд өгнө. Ихрүүдийн маань хувьд энэ хилэнцгийн ордонд гарч байгаа сар битүүрэл маань өөрөө чин одоо бодж байгаа зүйлүүд. За тэгээд бас өөрөө чи одоо ажил, амьдрал, эрүүл мэнд дээр ямар хөө байна гэдгийг олж харна. За эрүүл мэндийн хувьд бас таны хувьд өр өгөөж өгөх бүрэн боломжтой буюу та жишээлбэл одоо эрүүл мэндэд анхаарал явж байгаа бол өр өгөөжтэй байна. Харин эрүүл мэндийн асуудалтай байгаа бол энэ үеэр илүү их та эдгэрэл одоо зүйлүүдийг эрүүл мэндийн тал руугаа илүү их анхаарахгүй болохгүй болж харагдаж байна. Өөрт чинь саадлаад байсан асуудлууд бас энэ үеэр илүү их танаас холдож одох бүрэн боломжтой. Зарим нэгэн талаараа одоо ихрүүд маань ажиллаа өгөөд шинэ ажилд орох эхлэлийг бол энэ үеэр тавьж бангдгүй юм. Хэрвээ та ажиллаа өгөх болоогүй, ажиллаа солих болоогүй бол
ажлын байран дээр ямар нэгэн одоо зүйлүүд дуусгар болж шинэ ажил юм уу, шинэ төсөл юм уу, шинэ зүйлүүд эхлэх боломжоор бас хангахтаар харагдаж байна. За нөгөө талаасаа бас одоо ажил амьдрал дээр чинь саадлаадсан зүйлүүд бас энэ бүтэн сараар 5 сарын 1-нд бол өөрчлөгдөж илүү эрх чөлөөтэй та болох боломжийг эхрүүд маань авч байна. За эхрүүдийн маань хувьд бод гарыг үхрийн ордоор шилжилт хөдөлгөөн хийнэ. За энэ үйл 5 сарын 2-оос эхэлж байгаа. Тэгэхээр 5 сарын 2-оос 5 сарын 17 хүртэл альва зүйл дээр яг одоо гэрээ хилцээр хийх, хүмүүстэй яг төлөвлөгөө гаргах үе дээрээ анхаарах хэрэгтэй. Ялангуяа одоо таны хувьд 5 сарын 8 хүртэл ерөнхийдөө бол яг томоохон гэрээ хилцээр эхрүүд маань хийхгүй байхыг зөвлөе. 5 сарын 17-нд ангараг гараг бас одоо 5 сарын 17-нд одоо бод гараг маань эхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийгээд 5 сарын 18-нд ангараг гараг маань үхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа учраас энэ үед таны хувьд бол болж өгвөл одоо өөрийнхөө эрч хүчийг зөв төлөвлөж хэл яриагаа маш цэгцтэй авч явах болон ямар нэгэн шийдэл гаргах зүйлүүд дээрээ та 5 сарын 17-ны хүртэл илүү анхааралтай ажиллаад 5 сарын 17-ноос таныг одоо удирддаг бод гараг эхрийн ордондоо ирэх үеэр илүү зөв шийдлүүдийг гаргаж хэл яриа харилцаа холбоон дээрээ зөв алхмыг хийвүүлэх цохилтой болох нэ. Тэгэхээр 5 сарын 17-ноос ахуулаад 6 сарын дунд үе хүртэл ерөнхийдөө бол бод гараг маань таны ордонд байх нь байна. Тийм болохоор илүү өөртөө тохирсон, таарсан зөв шийдлүүдийг та энэ үеэр авах нэ. За энэ дараагийн орд бол мэлхийн орд байна. За мэлхийн ордныхны маань хувьд 4 сарын 17-ноос 5 сарын 17-ны хооронд. За шинэ сар маань таныг ажил карьер дээрээ зоригтой шийдэл гаргах боломжоор хангаж байна. Тэгэхээр 4 сарын 17 бол тэр чигтээ таныг карьер дээрээ зоригтой алхам хийх. Дээрэс нь одоо энэ шинэ саранд ямар нэгэн зүйлийн эхлэг тавих боломжийг өгнө. Тэгэхээр бол таны хувьд ямар нэгэн төлөвлөгөө гаргаад за мэлхийнүүд маань ямар нэгэн шийдэл төрөх гээд явж исэн байж болно. Тэгвэл энэ шийдлүүдээ илүү зоригтой тавих, илүү одоо ажил карьер дээрээ шин манлайлсан юм алхмыг тавих боломжийг энэ 4 сарын 17-ноос 5 сарын 17-ны хооронд өгж байгаа учраас мэлхийнүүд маань карьерийн хувьд нэлээд ол зомогтой алхмыг хийх нэ. Мэдээж 2026 он бол тэр чигтээ таны хувьд бол одоо дараагийн 12 сарын турш карьер дээр яг юуг хиймээр байгаа, юуг зоригтой шийдмээр байгаа энэ болгоныгоо тавих боломжийг хангаж өгж байгаагаас гадна хүрээлэл нийгэмшил угаасаа маш идэвхтэй сар болж байгаа. Тэгэхээр 4 сар 5 сар бол тэр чигтээ таны хувьд карьер, олон нийтийн ажил, нийгэмшил, хүрээлэл гэсэн зүйлүүд бол хамгийн чухал нөлөөтэй сар байгаа. Тэгэхээр энэ ирж байгаа саранд та өөрийнхөө одоо хэр их зоригтой юм, хэр их манлайлтын, хэр их амбицтай юм, хэр их нөхөрлөл хүрээлэл зоригтой юм гэдгийг харуулах боломжийг бол өгнө. Нөгөө талаасаа 5 сарын 1-нд хилэнцгийн ордонд сар битүүрэл 11% налуутай болж байгаа учраас мэлхүүнүүдийн маань хувьд өөрийн чин одоо авиас бэлэг бүтээлч байдал илүү их одоо гэрэлтэн харуулна гэсэн үг. Тэгэхээр бол хилэнцүүд маань өөрийнхөө дотоод одоо тэр бүтээлч байдлыг өөрийнхөө одоо тэр дотоод сэтгэл зүйд болоод байгаа тэр сонирхол хоббиг дээрэс нь өөрт чинь байглаас заяасан одоо альва зүйлийг тооцоолох чадамж, ямар нэгэн одоо авиас бэлгээ зөв тооцоолж маш юм дотоод юм нууцлаг байдлаар илэрхийлдэг чадамж бүтээлч авиас бэлгүүдээ илүү тордон харсан эннийхээ үр дүнг хүртсэн ийм таатай үеийг бол мэдрэх боломжтой. За дээрэс нь үр хөвгттэй холбоотой зарим нэг шийдэгдээгүй асуудлууд энэ бүтэн саранд шийдэгдэж өгнө.
За дээрэс нь өөрөө чин ямар нэгэн сонирхол хоббинууд энэ үеэр илүү их гэрэлтэн танд харуулна. Яг өөрийнхөө одоо дурлаад байгаа зүйлийг хийж эхлүүлэх боломжийг бол 5 сарын нэгэн танд маш их мэдрүүлэх нэ гэж бол харагдаж байна. За бод гарыг үхрийн орд руу 5 сарын 2-нд шилжилт төлөвлөгөө хийж байгаа. Тэгэхээр энэ үе бол таны хувьд мэдээж тэр чигтээ олон нийтийг хамарсан маш олон харилцаа холбоо идэвхтэй. За дээрэс нь үр хүүхдийн чинь сургууль соёл бас их идэвхтэй анхаарлын төвд. Үр хүүхдийн чинь найз нөхөд бас их чухал нөлөөтэй. За нөгөө талаасаа бас одоо өөрөө чинь найз нөхдүүдийн харилцаа холбоо идэвхтэй. За багийнхаа найз центртэй уулзах бас бүрэн боломжийг бас өгч байна. Нөгөө талаасаа бод гарыг дараагийн 5 сарын одоо ихэнх үеүүдэд үхрийн ордонд байж байгаа учраас ямар нэгэн одоо санхүүгийн талын дээрэс нь урт удаан хугацааны санхүүтэй холбогдсон тооцооллыг гаргах бүрэн боломжийг танд өгж байгаа. За нөгөө талаас болохоор 5 сарын одоо эхний 10 хоног дотор бол та маш их тооцоолол зүйлүүдийг бол хийн. 5 сарын одоо 16-нд шинэ сар үхрийн ордонд гарч 5 сарын 17-нд бод гарыг эхрийн орд руу шилжилт төлөвлөгөө хийснээр таны хувьд бол одоо хол газар руу явах. За дээрэс нь шинэ саранд бол одоо урт удаан хугацааны санхүүгийн зорилгоо тодорхойлох. За холын улс орн руу аялах юм уу, газар нутгийн хувьд хол газар руу явах юм боломжоос гадна санхүүгийн асуудал дээр анхаарлаа хандуулахгүй бол үрлэг зарлах тооцооноос бас гарахыг үгүйсэхгүй шүү гэдгийг бол зөвлөхөж харагдаж байна. За энэ дараагийн орд бол Арслангийн орд. За Арслангийн ордныхны маань хувьд ирж байгаа 4 сарын 17-ноос 5 сарын 17. За тэр чигтээ таны хувьд ирж байгаа энэ хоёр одоо хонь болон үхрийн ордны нэрэг. За таны хувьд бол мэдээж нэг төрлийн өөрийн чин одоо шинэ саранд урам зоригтой, ихтгэл үнэмшилтэй эхлэлүүдийг бол тавьж байна. За гадагшаа чиглэсэн, сурч мэдсэн ямар нэгэн одоо тийм аялсан эхлэлийг та 4 сарын 17-нд гарч байгаа шинэ саранд бол олж нэн. Эсвэл ямар нэгэн байдлаар та 4 сарын 17-нд шинэ саранд өөрийнхөө ямар нэгэн байдлаар сурч чадах, итгэж үнэмшиж чадах шинэ сургууль соёл, шинэ одоо шашин шүтлэг, шинэ төрлийн сурч мэдхтэй холбогдсон курс дугууланд та бүртгүүлэх, орох, аялах, явах нин таатай үе байна. Нөгөө талаасаа таны хувьд бас одоо ангараг гарыг идэвхтэй байгаа учраас өөрийнхөө итгэсэн зүйлийн араас тууштай явах боломжийг энэ удаагийн шинэ сар танд өгж байгаа учраас хүнд одоо өөрт нь ирж байгаа тэр бурхантай харьцаж байгаа итгэл үнэмшил юм уу? Эсвэл өөрөө чинь тэр дотоод сэтгэл зүйд болоод байгаа ямар нэгэн одоо итгэх faith гэдэг зүйл дээр одоо ямар нэгэн байдлаар шинэ алхмыг тавьж өгнө. Тэгэхээр магадгүй зарим маань энэ үеэр шинэ шашин шүтэх, зарим маань энэ үеэр эсвэл одоо сүмхий дээр орох юм уу? Эсвэл одоо ямар одоо юу гэдэг өөрт чинь таалагддаг шашин, машин одоо тэр бурхан морхонтой холбоотой энергиуд чинь илүү идэвхжиж өгж байгаа учраас өөрийнхөө дотоод одоо сэтгэлийг дотоод одоо бурхныг сэрээсэн юм эерэг алхам зүйлүүдийг хийгэрээ гэж зөвлөхөж байна. За нөгөө талаасаа бас таны хувьд 5 сарын 1-нд одоо бүтэн сар хилэнцээ ордонд гарч байгаа. Энэ бүтэн сар маань таныг гэр бүлийн ямар нэгэн асуудлуудыг илүү чөлөөлөх, гэр бүлтэй холбогдсон ямар нэгэн саад бэрхшээл, бодол санааны эсвэл эцэг эхтэй холбогдсон зарим нэгэн гомдол цөхрөл эсвэл нөгөө талаараа гэр бүлийн амьдралын хүмүүжил зүйлүүд, арга барилуудыг илүү чөлөөлсөн юм өөрөө өөртөө эргээд хүмүүжил олгосон юм боломж, өөрөө өөрийгөө хүмүүжүүлсэн юм шинэлэг алхмуудыг хийх боломжийг бас өгөх нэ. За нөгөө талаас болохоор арслангуудын маань хувьд 5 сарын 2-нд бод гарыг үхрийн орд руу шилжилт төлөвлөгөө хийж байгаа. Тэгэхээр энэ үед танд мэдээж ажил карьер дээрээ илүү тогтун тайван зөв одоо алхмыг хийх боломжийг бүрдүүлнэ. За нөгөө талаасаа бас одоо тэр чигтээ улсын байгууллага, хуулийн байгууллагатай холбогдсон, мөнгө санхүүтэй
холбогдсон татвартай холбогдсон зүйлүүд илүү идэвхтэй болох нь байна. За нөгөө талаасаа бол ажил карьерийн болон тамга тэмдгийн бичиг цаасны асуудлууд бол 5 сарын ихэнх цаг хугацаанд бол идэвхтэй болно гэдгийг анхаарах хэрэгтэй. За нөгөө талаасаа бас энэ үеэр одоо арслангуудын маань хувьд зөв тооцооллыг юм уу, зөв хэллэгийг, зөв одоо нэршлиг карьер байгууллагатаа өгөх бүрэн боломжтой бас үе эхэлж байна. За нөгөө талаасаа болохоор өхрийн ордонд одоо бод гараг очсноороо өөрийнхөө карьерийг болон ажил мэргэжлийг хүмүүсийн нүдэн дээр ямархуу байдлаар сурталчлан харуулах гэдэг дээр нэлээх тооцоолол гаргасан. Нэг талаараа мөнгөний зарлага, нөгөө талаараа бас өөрийн хувьд доктортой одоо шийдлүүдийг гаргасан. Ажил карьер бизнесийн санаанууд одоо ерхийг үүсэхгүй болон эхлүүлэхийг үүсэхгүй байна. За шинэ сар бол өхрийн ордонд 5 сарын 16-нд бол гарна. Энэ үеэр бол илүү карьер дээр том алхмуудыг эхлүүлвэл нэн таатай байна. 5 сарын 17-нд болохоор бод гараг өхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийнгүүт таны хувьд санхүүгийн том зорилгоодыг тооцоолоод эхлүүл илүү үр дүнтэй өөрчлөлтүүдийг авчрах нэ. За энэ дараагийн орд бол өхрийн орд. Өхрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ шинэ сар 4 сарын 17-нд охинуудын маань хувьд энэ ирж байгаа шинэ сар хоньны ордонд 4 сарын 17-ноос гарч байгаа. За тэгэхээр энэ ярьж байгаа одоо мэдээлэл бол 4 сарын 17-ноос 5 сарын 17-ны хооронд болох охины ордны мэдээлэл. Тэгэхээр охины ордныхны маань хувьд ирж байгаа энэ одоо шинэ сар танд өөрийнхөө одоо сэтгэл санааны асуудлуудыг одоо болон донтолтуудтайгаа ажиллах боломжийг өгнө. Тэгэхээр таны хувьд охинууд маань энэ ирж байгаа шинэ саранд шинээр одоо шинэ одоо майндсет гэх юм уу одоо юу гэдэг өөрийгөө дахин програмчлах боломжийг илүү их бүрдүүлэх боломжтой. Жишээлбэл өөрийнхөө сул болон давуу тал, айдас, ичгүүр, эсвэл сэтгэл зүйн одоо ямар нэгэн дотоод асуудлуудаа олж нэгээд юм олж хараад үүн дээр маш зөрөгтэй шинэ алхмуудыг нэвтрүүлэх гэдэг юм уу да. Жишээлбэл та энэ үеэр илүү их өөрийнхөө травматай ажиллах боломжтой байна. За нөгөө талаасаа бас илүү зөрөгтэй, илүү мэдрэмжтэй, илүү дотоод өөрийнхөө гат одоо feeling гэж байдаг тийм үү, энийг сонсох чадамж чинь илүү их нэмэгдэж байна. За энэ удаагийн шинэ сарыг харах юм бол ер нь охины ордныхны маань хувьд альва зүйлийг их доктортой тайван харж илүү их одоо хүмүүс тусалсан одоо туслах дуртай юм энергитэй ийм хүмүүс боловч яг өөрийнхөө дотоод сэтгэл зүйн асуудалтайгаа харьцахдаа маш зөрөгтэй, маш шийдэмгий одоо ийм алхмуудыг хийж чаддаг хүмүүс байдаг. Тэгэхээр бол охинуудын маань хувьд энэ шин саранд өөрийнхөө одоо дотоод галыг сэрэн, өөрийнхөө дотоод энергийг бол одоо эрчимжүүлнэ, өөртөө илүү их итгэлтэй болно, өөрийнхөө айдас дээр илүү ажиллана, өөрөөсөө цухтахгүйгээр өөртөө нүүр тулна. За нөгөө талаасаа бас ангараг болон санчир гаригуд танд одоо юу гэдэг илүү зөрөгтэй, илүү шийдэмгий одоо ийм алхмуудыг бол өгнө гэж бол харагдчихна. За нөгөө талаасаа 5 сарын 1-нд бүтэн сар хилэнцгийн ордонд гарч өгж байгаа. Тэгэхээр энэ бүтэн сар маань хилэнцгийн бүтэн сар маань таныг охинуудын маань хувьд бодол санааны хувьд зүгээр өөрийгөө илэрхийлэх, гэр бүлийн харилцаа, ах дүүстэйгээ харилцаа илүү их дотносох. За дээрэс нь өөрийнхөө хамгийн сөрөг бодлуудтайгаа ажиллах, өөрийнхөө хамгийн их одоо хар талтайгаа одоо юу гэдэг shadow work гэж ярьдаг те, одоо энэ талтайгаа илүү ажиллах боломжийг бол өгнө. Дээрэс нь ажиллаж байгаа хүмүүс маань энэ үеэр илүү их цэвэрлэгээ хийж, энерги илүү их зөвөр одоо балансчлах боломжоор хангагдана. Өөрийнхөө хар тал болон цагаан тал гэд хүн болгонд л хар цагаан одоо сайн муу талууд байгаа. Тэгэхээр хар талтайгаа юм уу цагаан талтайгаа ажиллаж ингэж өөрийнхөө энергийг балансчлах боломжийг бүтэн сар маань танд өгч байна. За нөгөө талаасаа 5 сарын 2-нд будгаарыг өхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийн. Тэгэхээр охинуудын маань хувьд энэ үе маань танд илүү их одоо өөрийгөө чөлөөлж, илүү их өөрийнхөө дурлаад байгаа зүйлүүдийг хайх, хийх боломжоор хангаж өгнө. Тэгэхээр өхрүүдийн маань хувьд ямар нэгэн байдлаар бурхантай холбоотой шашин шүтдэг, эсвэл одоо сурч мэдэх сонирхолтой дахин өөр шашин шүтлэг нээх, эсвэл сургууль соёлд ерөнхий байдлаараа орж номын дуу сонсох энэ гэсэн ийм сонирхол байгаа бол
5 сарын 2-ны өдрүүд бол маш сайн байна. 5 сарын 2 болон 5 сарын 16 бол таны хувьд сургууль соёл болон шашин шүтлэг өөрөө чинь ирээдүйн зорилго, за өөрөө өөртөө бас урам зоригтойгоор хандах, өөрийнхөө одоо сурах мэдхийг илүү шинээр нэгтэл уртл болгон тавих ийм боломжийг бол хангаж өгнө. Гадаад улс оронтой холбогдсон санхүүгийн холбогдолтой бизнес зүйлүүд хийх гэж байгаа бол энэ миний хэлсэн саяны өдрүүд бас маш сайн байна. Ялангуяа 5 сарын 16 бол таны хувьд ямар нэгэн одоо трейд бизнес хийх, дахиад өөр сургууль соёлд орохоор одоо өөрийгөө чиглүүлэх ийм боломжуудыг бол хангаж өгч байна. За тэгээд охинуудын маань хувьд ирж байгаа энэ одоо 5 сар бол маш үр өгөөжтэй сар байна. 4 сард мэдээж 4 сарын ихэнх үедээр л та ихэвчлэн өөрийнхөө одоо асуудлуудыг маш сайн зохицуулчих юм бол буюу тэр нь санхүүгийн асуудал, сэтгэл зүйн асуудал, ирэмийн харилцааны асуудлууд байна. Үүнээсээ илүү чөлөөтэйгээр гараад 5 сард ихэнх цаг хугацаанд илүү аялсан, илүү сурсан, илүү их өөртөө итгэсэн юм таатай энерги ирч хүчийг татах боломжтой гэдгийг ойлгож 4 сарын 17-нд гарч байгаа энэ шинэ сарнд айцаа явуул, сэтгэл санаагаа докторжуул, өөрийнхөө сул талыг ойлго, бас дээрэс нь өөрийнхөө давуу талыг мэдэрч ажиллах юм бол санхүүгийн тэр болон өөрийн чинь гэр бүлийн харилцаа тун таатай докторч эхлэх нэ. За дараагийн орд бол жинлүүрийн орд байна. За жинлүүрийн ордынхны маань хувьд 4 сарын 17-ноос 5 сарын 17-ны хооронд танд ямархуу өөрчлөлтүүд болох вэ? За жинлүүрийн ордынхны маань хувьд 4 сарын 17-нд харилцаа холбоочин илүү одоо танд шинэ эхлэлийг тавих боломжоор хангана. За ганц биеуд маань харилцаа холбоон дээр шинэ эхлэлийг тавих боломжтой. Эсвэл ганц биеуд маань шинээр бусдыг амьдралдаа оруулах буюу шинэ эрчмүүдийг оруулах. Жишээлбэл та нэг янзын хүмүүстэй байнга харилцаа болцоо асуудлуудыг одоо үүсгэдэг байсан бол энэ удаа илүү зоригтойгоор өөрийнхөө урдны одоо харилцаануудаас шинэ өөр одоо харилцаануудыг амьдралдаа оруулж ирэх бүрэн боломжоор хангагдаж байна. Энэ удаагийн шинэ сар бол таны амьдрал дээр хэрвээ та жинлэрүүд маань өөртөө холбоотойгоор ямар нэгэн болохгүй байсан, бүтэхгүй байсан асуудлуудаа одоо шинжилж, цэвэрлж ажиллаж өгсөн бол энэ удаагийн шинэ сарнд одоо амьдралд чинь илүү шинэ хүмүүс, шинэ одоо сонирхолтой хүмүүс, урд нь хязгаарч уулзж байгаагүй хүмүүстэй та харилцаа холбоогоо идэвхжүүлж өгнө. За гэр бүлтэй жинлэрүүд маань энэ үеэр харилцаа холбоо, гэр бүлийн амьдрал, нөхөр болон эхнэрийн амьдрал дээр ямар нэгэн байдлаар шинэ ажил, карьерийн эхлэлүүд бас эхлэхийг үгүйсэхгүй байна. За нөгөө талаасаа жинлэрүүд маань шинээр одоо хин нэгэн хүнтэй ажил, бизнесийн хамтралуудыг эхлүүлэхэд бол нэн таатай үе бас эхэлж байна. За жинлүүрийн ордон дээр жишээлбэл таны сугар гараг, жишээлбэл таны ангар гараг байдаг бол мэдээж зөрөгтэй алхмуудыг бусдтай хамтрах, бусдтай одоо харилцах байдлаар, тохиролцох байдлаар эхлүүлж бүрэн болох үе зарагдж байна. Жинлүүрийн ордны мандалттай хүмүүсийн хувьд бол тэр чигтээ нүүр нүрээ харсан харилцаан дээрээ та ямар хүмүүсийг үлдээж, ямар хүмүүсийг одоо явуулах уу гэдгийг аль хэдийн шийдчихсэн. Одоо харин таны хувьд орон зайн хувьд шинэ хүмүүс таны амьдрал дээр илүү идэвхтэй гарч ирэх нэ. За жинлүүрүүдийн маань хувьд 5 сарын одоо 1-нд бүтэн сар маань хилэнцгийн ордон дээр болж байгаа. Тэгэхээр энэ 5 сарын 1-ний бүтэн сар бол таны одоо жинлүүрүүдийн маань санхүүгийн байдал дээр хамгийн чухал нөлөөтэй. Тэгэхээр ер нь бол хурааж хуримтлуулсан зүйлүүдэд тооцоолох. За дээрэс нь өөрийнхөө санхүүгийн байдал дээр цаашид ямар хуу менежмент хийх үү? За хуучин арга барил бол танд нэг янзаа өгсөн бол одоо таны хувьд шинэ арга янзаар ямар хуу хадгаламж үүсэх үү? Өөрийнхөө мөнгө санхүүг ямар хуу байдлаар докторжуулах уу? Гэсэн ийм одоо боломжууд ирэх нэ. Тэгэхээр бол таны хувьд бол дараагийн одоо саруудад 5 сарын ихэнх үеүүдэд санхүүгийн байдал дээр шинэ алхмуудыг тавих боломжийг олж харна. За санхүүгийн байдал дээр бас урд нь үр өгөөжөө өгж ирсэн зүйл одоо үр өгөөжөө өгөхөө болж байгаа гэдгийг олж харна. За тийм учраас бол энэ бүтэн саранд өөртөө холбогдсон байдлаар болон одоо гэр бүл санхүүгийн асуудлаар холбогдсон илүү одоо зөв алхмуудыг олж харж зөв шийдлүүдийг хийж эхлэх орон зайг бол бүрдүүлнэ.
За нөгөө талаасаа гэр бүл эцэг эхтэйгээ холбогдсон зарим нэгэн асуудлуудыг олж нээн. За үйл хөдлөх хөрөнгө орон байртай холбогдсон асуудал дээр бас илүү зөв шийдлүүдийг олж харна. Зөв боломжууд, сонголтууд таны хувьд ирэх нь байна. 5 сарын 2-нд бод гарыг үхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр жинлүүрүүдийн маань хувьд өөрийнхөө хадгаламж тооцооллыг илүү зөв зохицуулах, гэр бүлийн санхүүгийн ямар нэгэн хадгаламж зүйлүүдийг илүү зөв тооцоолох, зөв зүйлд хөрөнгө оруулах ийм боломжуудыг бас эхлүүлж шинэлэг өөрчлөлтүүдийг бол гаргах нэ. За нөгөө талаасаа болохоор ямар нэгэн байдлаар харилцаа холбоо, бизнес дээр харилцаа холбоон дээр хөрөнгө оруулалт хүлээжсэн бол 5 сарын 2-оос ахуулан ер нь л маш боломжтой өөрчлөлтүүд жинлүүрүүдэд маань ирж байна. Нөгөө талаас таны хувьд 5 сар тэр чигтээ бол санхүүгээ зохицуулсан ямар нэгэн өөрөө чинь дотоод гэр бүлийн асуудал дээр зөв шийдлүүдийг гаргасан, харилцаа холбоон дээр илүү их эрэл хайгуул хийж ярилцаж бизнесээ цааш нь авч явах юм санаа оноонуудыг олж нээсэн ийм таатай үе байна. Ямар ч байсан бусдтай холбогдсон зарим нэгэн ажлуудаа бусдад хэлэхгүйгээр илүү хадгалах хэрэгтэй, бизнес санаагаа хадгалах хэрэгтэй, эрэл хайгуулаа олсон ч өөртөө үлдээх хэрэгтэй. Ямар ч байсан таны хувьд бизнес дээрээ шинэ эрэл хайгуулыг оруулж ирж санхүү дээрээ маш том өөр боломжуудыг олж нээх үе 5 сар тэр чигтээ байна. За нөгөө талаасаа шинэ саранд таны хувьд шинэ хамтралууд ирснээрээ бас танд шинэ бизнесийн ижил санаануудыг хүртэл санал болгох үйс хүмүүстэйгээ хамтарч ажиллах бас боломжийг бүрдүүлж байна. За 5 сарын 16-нд шинэ сар гарна. Энэ шинэ саранд өхрүүд маань илүү өөр ташигтай бизнес сонголтуудыг, алхмуудыг эхлүүлэх нэ гэж бол харагдаж байна. За энэ дараагийн орд бол хилэнц. За хилэнцийн ордынхны маань хувьд гарч байгаа шинэ сар тэр чигтээ таны хувьд эрүүл мэндтэй холбоотой шинэ дайтууд. За хилэнц маань энэ үеэр хилэнцүүд маань жин хасах, жин нэмэх, эсвэл шинэ фитнес, шинэ дасгал сургуульд, шинэ амьдралын режим тэр чигтээ энэ шинэ саранд эхэлж байна. Тэгэхээр детокс хийх юу гэдэг та магадгүй мэдээж эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Ямар ч үсэн эрүүл мэндийн тал дээрээ та эрүүл мэндийг үзүүлэх, жингээ хасах, жингээ нэмэх, дотор эргэтэн ходоод гэдсээ шалгуулах тэр чигтээ эрүүл мэндтэй холбогдсон хоол хүнсний шинэ дайет эхлэлүүдийг энэ шинэ саранд бол тавьж байгаа. Тэгэхээр бол энэ маань үр дүнтэй алхам танд болж өгнө. Дараагийн 12 сарын турш та хэр эрүүл, хэр эрч хүчтэй, хэр цаг нартай ажиллаж амьдрах вэ гэдгээ энэ шинэ саранд та тавьж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас ажил амьдралын байдал дээр үүсэт байсан саадууд, санхүүгийн асуудлуудаа хүртэл та энэ үеэр анхаарч гол ажиллагааг эхлүүлэх нэ гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ шинэ саранд та маш зөв intention зөв юм бодлыг агуулад амьдралынхаа хамгийн чухал анхаарах ёстой эрүүл мэнд, санхүүгийн байдал, ажил үйлс, өдөр тутмын амьдралын хэмнэлээ зөвөр эхлүүлвэл маш амжилттай шинэ өөрчлөлтүүдийг татаж чадах нь байна. За дээрэс нь мэдээж өөрөөр санхүүгийн асуудалтай байгаа бол энэ үеэр та маш зоригтой зөв шийдлүүдийг гаргаж чадах нь байна. За 4 сарын 19-нд нар үхрийн орд руу орсноор таны хувьд хилэнцүүд маань харилцаа холбоон дээрээ маш чухал зөв энергитэй, илүү доктортой, тайван хүмүүсийг бол татаж эхэлнэ. За нөгөө талаасаа бас хүмүүстэй хамтарвал энэ үеэр илүү зоригтой, илүү тав тухтай, тайван шийдэл гаргадаг хүмүүсийг та татаж өгөх нь байна. Тэгэхээр бол 4 сарын 19-ноос 5 сарын 1 хүртэл ямар ч байсан таны хувьд л нэлийн эрч хүчтэй, зөв харилцаа холбоонуудыг амьдралдаа бол татаж байна. За нөгөө талаас 4 сарын 24-нд эхрийн орд руу сугар гараг маань шилжилт хөдөлгөөн хийснээр хилэнцүүдэд маань нэг төрлийн бусдаас ирэх дэмжлэг тусалцаа, санхүүгийн дэмжлэг тусалцаа бол маш идэвхтэй болж өгнө. За нөгөө талаас мэдээж бизнес хамтралыг эхлүүлдэг сар мөн үү гэвэл мөн хэрвээ та хүмүүстэй хамтарч ажиллах гэж байгаа, хүмүүстэй гэрээ хэлцээр зурх гэж байгаа бол 4 сар, 5 сар тэр чигтээ танд
маш сайн үр өгөөжтэй сарууд бол болж өгнө гэж бол харагдаж байна. За нөгөө талаасаа хилэнцүүдийн маань хувьд хэрвээ та ямар нэгэн юм хийх гээд эхлэх гээд завгүй, эсвэл залхууралтай, эсвэл хэтэрхий их асуудлууд байна гэд хоош нь түлхээдсэн бол 4 сар 5 сард бол та яг одоо асуудлуудтайгаа нүр тулна, үр ширээ дарна, бизнесээ эхлүүлнэ. За хамтрагчдыг өөртөө татчихээн. Дээрэс нь бусдаас ирэх дэмжлэг тусалцаа санхүүжилт бол маш идэвхтэй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм болохоор таны хувьд бол ер нь бол өөрийнхөө дотоод сэтгэл зүйд үүсэт байсан балансгүй, докторгүй, яхаа шидэхгүй байсан асуудал шийдэгдэж илүү одоо шинэлэг алхмуудыг та бизнес урт удаан хугацааны хадгаламж дээр үүсгэж байна. За нөгөө талаас бас таны хувьд мэдээж харилцаа холбоо, ажил үйлс дээрх бусдтай хамтрах гэдэг зүйлүүд бол асар идэвхтэй өрнөхнэ. 5 сарын 2-нд бод гарыг одоо үхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр хилэнцүүдийн маань хувьд бусдтай хамтрах, бусдтай шийдэх, ярилцах, байнгын цаг хугацаа гадуур хин нэгэн хүнтэй идэвхтэй явах, гэрээлэх бүрэн боломжийг үүсгэнэ. 5 сарын 16-нд шинэ сар үхрийн ордонд гарснараа та томоохон гэрээ хэлцээр шинэ хамтрагчдтайгаа цаашдын урт удаан хугацааны зорилгыг бол тодорхойлж бод гарыг эхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр та эрэл хайгуулга хийх бүрэн боломжтой юм таатай мөчлөр рүү та орох нэ. За номын орд байна. За номын ордынхны маань хувьд ирж байгаа тэр чигтээ одоо 4 сарын 17-оос 5 сарын 17 бол таны хувьд илүү одоо өөрийнхөө дотоод одоо бүтээлч байдлаа ажил үйлс болгох гэдэг ийм чиглэл рүү бол орно. Тэгэхээр бол номуудын маань хувьд өөрийнхөө дотоод одоо ийм бүтээлч, авяас бэлэг бүтээлч байдлаасаа юм уу гарч илүү ажил хэрэг болгосон ийм 2 сар руу бол орох гэдэг. Тэгэхээр л таны хувьд бүтээлч байдал гэдэг маань зөвхөн урлагийн бүтээл биш. Хүн өөрийнхөө ажил карьер дээр хийдэг бүтээлч зан характер гэж зүйл бий. Бусдыг манлайлах юм чадамж гэж бий. Энэ зүйлүүд бол энэ 4 сарын 17-нд маш их идэвхжиж өгнө. Тэгэхээр таны хувьд бол маш зоригтой бүтээлч ижил санаануудыг за урд нь танд угаасаа үүссэн байсан, хадгалаад явж исэн байж болно. Тэгвэл энэ шин саранд та энийгээ зоригтой илэрхийлнэ. Хүмүүстэй зоригтой шийдлүүдэд хүрнэ. Дээрэс нь та өөрөө тодорхой хэмжээний манлайллыг өөртөө бол татчихна. За нөгөө талаасаа бас энэ манлайлал, энэ одоо зоригтой алхамч нь 5 сарын 1-нд 5 сарын 2-нд болж байгаа бод гарыг үхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийхэд илүү та ажил хэрэг болгох, илүү энийгээ газардуулах, илүү энийгээ амьдралдаа одоо үр бүтээмжтэй ашиглах, энийгээ илүү их мөнгө санхүүгийн тал руугаа шийдэх боломжийг бол 5 сарын 2-нд танд өгнө. Тэгэхээр 5 сарын 2-наас ахуулан ихэнх сарын турш та маш их газардсан алхмуудыг хийн, маш их зөв төлөвлөгөөнүүдийг үүсгэн, өөрийнхөө санхүү, бичих цаас, ажил үйлс дээр тулгамдаад байсан бүхэл шийдэх ёстой асуудлуудтайгаа тогтун тайван боловч маш зоригтой юм шийдэмгий байдлаар ажиллаж эхлүүлэхээр бол харагдаж байна. Тэгэхээр номуудын маань хувьд энэ гарч байгаа шинэ сар бол одоо хоньны ордонд гарч байгаа шинэ сар бол таныг шийдэж чадахгүйсэн олон шийдлгүй вариантуудаас ч холдуулж өгнө. Зоригтой та алхам хийн. За ганц биеуд маань одоо хин нэгэн хүнтэй романтик харилцаа үүсгэх бүрэн боломжтой. Энэ шин саранд та манлайлал, лидершип үүсгэх бүрэн боломжтой. Энэ шин саранд та хоббигоо олох боломжтой. Үр хүүхдтэйгээ харилцаан дээр шин харилцаа, шин одоо тохиролцоо, шин сургууль соёлыг эхлүүлэх боломжтой. Нөгөө талаасаа таны хувьд энэ шин саранд хамгийн гол зүйл болох өөрийнхөө одоо бүтээлч зан характерыг тордож ажил карьер дээр амжилттай харилцаануудыг өөртөө татна. Ялангуяа одоо харилцаа холбоон дээр баланстай харилцаа холбоог үүсгэж байна. Ажил төрлөө маш нухацтай анхаарч байна. За нөгөө талаасаа таны хувьд сугар гариг одоо байршлаа сольж харилцаа руу шилжснээр ихэнх сарын турш буюу 4 сарын сул 5 сарын одоо дунд үе хүртэл танд хүмүүстэй одоо таатай харилцаа үүсгэж. Тэгэхээр хүмүүстэй маргаад ахгүй, хүмүүстэй муудалцаад ахгүй. За нөгөө талаасаа бас таны зоригтой шийдлүүдийг хүмүүс маш эргээр хүлээж авах. За нөгөө талаасаа бас харилцаа холбоон дээр нэлээд сонирхолтой шинэлэг ижил санаануудтай хүмүүсийг та өөртөө татах.
За дээрэс нь гинт шийдсэн одоо байдлаар ажил үйлс дээр чинь сонирхолтой шинэ хүмүүс орж ирэх. За дээрэс нь 5 сар ялангуяа одоо бод сугар гарагийн байршил солигдож өхөр болон эхрийн орд идэвхтэй болж байгаа үе учраас таны хувьд альва зүйл дээр тогтвортой бас тэгтээ сонирхолтой одоо байдлаар шийдэх. Жишээлбэл ямар нэгэн харилцаа холбоон дээр нэгээс илүү хүмүүстэй хамтарч ажиллах ч юм уу. Иймэрхүү боломжууд хүртэл таны хувьд 4 болон 5 сард нээлттэй байна. Ямар ч тач энэ одоо дараагийн 12 сарын турш та юун дээр шинэ эхлэлийг тавьж байгаа вэ гэвэл манлайлал, бүтээлч байдал, зөрөгтэй шийдлүүд. Тэгэхээр дараагийн 12 сарын турш энэ маань танд одоо манифест хийж өөрийн болгох боломжуудыг бол татаж өгнө гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр зөрөгтэй байж ич та өөрийнхөө шийдлүүдийг болон урт удаан хугацааны санхүүжилтийг бол үүгээрээ дамжуулан одоо бүтээж эхлэх нэ. За тэгээд 5 сарын 16 болон 5 сарын 17-нд таны хувьд харилцаа холбоо идэвхтэй нөгөө талаасаа эрүүл мэнд дээрээ шин одоо алхмыг болон шин эмчилгээ, шин одоо амьдралын хэлбэрийг та 5 сарын 16-нд бол татна. Цааны дараагийн орд бол матрын орд байна. За матрын ордныхны маань хувьд энэ шин сар таны хувьд гэр бүлийн амьдрал дээр шууд нөлөөтэй. За таны хувьд бол энэ шин саранд шин газар авах, за газар хаглах, одоо зоох гэж ярьдаг үлээ тэ. Жишээлбэл ямар ч байсан таны хувьд бол орон, байр, газар зүй, үйл хөдлөх хөрөнгө, эсвэл одоо лагерын байшин, хаус энэ болгон дээрээ та ямар нэгэн шин шийдэл, шин эхлэлийг тавих үз боломжтой юм. Таатай шин сар байна. За нөгөө талаасаа бас таны хувьд нүх суух, газар зүйн байдал юм уу, эсвэл орон байраа солих, нүх суух гэдэг зүйлүүд бол тун идэвхтэй байна. Нөгөө талаасаа гэр бүлийнхээ амьдрал дээр шин дүрм журм тогтоох, эсвэл одоо гэр бүлийнхээ амьдралд шин эхлэлийг тавих, нутаг ус, газар зүй, эцэг их, орон байр гэдэг зүйлүүд бол бүгд энэ шин сард өдөөгдөж шинээр эхлэл тавих одоо юм боломжуудаар хангаж өгнө. Тэгэхээр дараагийн 12 сарын турш та хаана хинтээ амьдрах уу, яаж амьдрах уу, юунд амьдрах уу, яах уу гэдгээ бүгдийг энэ шин сарнд эхлүүлж байна. За нөгөө талаасаа 5 сарын 2-ын 5 сарын 1 одоо шин сар хилэнцгийн ордонд гарч байгаа. Тэгэхээр бүтэн сар хилэнцгийн ордонд одоо битүүрч байгаа. Сар маань хилэнцгийн ордонд битүүрхээр таны хувьд ямар нэгэн байдлаар удаан хугацааны зорилго чинь тодорхой болоод за хуучин одоо юу гэдэг ямар арга барилаар та санхүүгийн эрхчлэлд хүрэх гэж оролдож ирсэн. Энэ болгоно одоо эргэж харна. За тэгээд үр дүн муу авчирсан бол шинээр эхлүүлнэ. Үр дүн сайтай бол үргэлжлүүлэн энийхээ та өрөөгөөжийг хүртэнэ. Тэгэхээр бол матрын ордынхны маань хувьд ирж байгаа энэ бүтэн саранд та нөхөрлөл хүрээлэл дээрээ хэнийг явуулах уу, хинтээ нөхөрлөх үү, ямар хүмүүстэй хамтрах уу гэдгээ болон нийгэмшил байр суурь дээрээ та хаана явж байгаа илүү их мэдэрнэ. Хэрвээ та одоо сайн явж байгаа бол өрөөгөөж аавна, муу явж байгаа бол мэдээж энэ дээрээ ямар хүмүүстэй одоо илүү хамтрах нь цогцолтой юм, хин таны найз, хин таны одоо дэмжигчин, хин таны одоо хорлагчин гэдгээ хүртэл олж нээн гэж бол харагдаж байна. За нөгөө талаасаа бас таны хувьд Будгарыг өхрийн орд руу 5 сарын 2-нд одоо шилжилт хөдөлгөөн хийгээд ихэнх цаг хугацаанд нар Будгарыг энэ төр бол одоо өхрийн ордонд одоо байна. Тэгэхээр бол энэ үе таны хувьд маш олон ийм одоо бүтээлч санаануудыг эхлүүлэх боломжийг олгоно. Тэгэхээр магадгүй та одоо бизнес дээрээ бүтээлчээр хандах, шинэлэг алхмуудыг хийх, за илүү зоригтой алхмуудыг хийх, илүү мөнгө олох аргуудыг олж харах бизнес дээр. За нөгөө талаасаа бас таны хувьд гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ харилцаа холбоо их идэвхтэй, гэр орон, үр хүүхдтэйгээ холбогдсон сургууль, соёл, амьдрах газар, тав тух гэдэг зүйлүүдийг энэ одоо 4-5 саруудад маш их идэвхтэй байлгах нь байна. За нөгөө талаасаа Будгарыг маань ихэнх цаг хугацаанд 5 сард одоо өхрийн ордонд байснараа гэр бүлтэй, үр хүүхдүүдтэй хүмүүс маань үр хүүхдийнхээ сургууль, соёлд анхаарах, ганц биеуд маань хин нэгэн хүнтэй болцоо одоо дээтэнд явах, за хоббигоо дахин
олох юм уу, хоббигоо дахин үргэлжлүүлэх юм уу, шинэ хоббитой болох. За зарим маань одоо өөрийнхөө шинэ авьяас бэлгийг олж нэх, юунд та илүү сайн бай гэдгээ олж нэх. Дээрэс нь бас одоо эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр анхаарах. За энэ 4 сарын сул 5 сарын дунд үе хүртэл та чихэрлэг зүйлсээс зайлсхийх хэрэгтэй, жин нэмхээс зайлсхийх хэрэгтэй, хоол хүнсэн дээр анхаарах шаардлагатай үе бол эхэлсэн байна. За нөгөө талаасаа бас таны хувьд бод гараг ихэнх цаг хугацаанд хүрээ ордонд байснараа танд их ээлтэй бүтээлч одоо ийм харилцаануудыг татна. За гэр бүлтэй хүмүүс маань одоо илүү их чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх боломжтой. За санхүүгийн байдал дээр бол цаг нартай ажиллаж санхүүгээ их зөв тогтоохгүй бол болохгүй харагдчихээн. За ажилтай холбогдсон ажлын цагтай холбоосон зүйлүүд их өөрчлөгдөх боломжтой байна. Тэгэхээр таны амьдралын хэлбэр цагийн хуваар нэлээх 5 сар гаргаад бол өөрчлөгдөх нэ гэж бол харагдчихэв. За тэгэхээр матруудын маань хувьд ер нь бол 4 сарын сул 5 сарын дунд хүртэл бол нэг төрлийн гэр бүл, эрүүл мэнд, амьдрах одоо орон гэртэй холбогдсон маш олон шинэ эхлэлүүд, өөрчлөлтүүд бол гарах нэ. Цааны дараагийн орд бол Бомбей орд байна. За Бомбей ордныхны маань хувьд энэ ирж байгаа одоо 4 сарын 17-нд болж байгаа шинэ сар таны хувьд. За нэг төрлийн таны хувьд бол мэдээж одоо ямар нэгэн бизнес болон өөрийнхөө хувийн гарын дор байдаг зүйлүүд дээр их идэвхтэй нөлөөтэй. Тэгэхээр бол та гарын дор ямар нэгэн зүйл сурч мэдээг шинээр эхлүүлэх бурган боломжтой байхаас гадна гинтийн богино аяллууд их идэвхтэй болох нь байна. Тэгэхээр таны ажил төрөлтэй холбогдсон богино аяллууд идэвхтэй болохоос гадна за ах дүүс дүүтэйгээ юм ах дүүс гэр бүлтэйгээ холбоотойгоор ямар нэгэн уулзах учрах шинэ зүйл эхлүүлэх бүрэн боломжтой болж өгнө. Зарим маань энэ үеэр одоо богино аялалд гарч ямар нэгэн зөрөгтэй шийдлүүдийг эхлүүлэх бүрэн боломжийг 4 сар 5 сард бол идэвхтэй байхаас гадна ямар нэгэн одоо бодол санаан дээрээ одоо болон магадгүй зарим маань энэ үеэр шинээр хүртэл одоо шинэ идей санаа боловсруулан бизнес эхлүүлэх. За зарим маань энэ үеэр жим фитнесээ хүртэл солих. За зарим маань энэ үеэр одоо богино аялал, ажил бизнесийн аялалд явах энэ төр гэсэн ийм шийдлүүд бас гарч ирэх бүрэн боломжтойгоос гадна Бомбодын маань хувьд ерөөхдөө бол өөрийнхөө бодол санаа, өөрийнхөө санхүүгийн байдал, өөрийнхөө шинээр сурах мэдэх зүйлүүд дээр илүү их одоо удаан боловч үр өгөөж өгсөн алхмуудыг тавих шаардлагатай. За таны хувьд бол айгүй их бичих шаардлагатай харагдаж байна, тэмдэглэх шаардлагатай харагдаж байна, төлөвлөх шаардлагатай харагдаж байна. Энэ шин сар бол таныг одоо бодоод байгаа зүйл бол зөв, энийгээ бол эхлүүлэх боломжтой гэдгийг бол илүү их төлөвлөнө. За нөгөө талаасаа бас одоо богино аяллууд таныг маш олон одоо байдлаараа ийш тийшээ явуулсан ийм байдлыг бол үүсгэнэ. За нөгөө талаасаа таны хувьд өөрийгөө илэрхийлэх байдал болон өөрийнхөө бие өөрийгөө одоо чөлөөтэйгээр харуулах байдал дээр их өвөрмөц юм хэв шинжүүд бол их идэвхтэй болж байна. За дээрэс нь өөртөө одоо өөрийнхөө хоббинд одоо хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой, дуртай зүйлээ худалдаж авах боломжтой. За нөгөө талаас өөр хүүхдүүдтэй мөнгө зориулах юм уу, мөнгө одоо хөрөнгө оруулалт гэдэг юм, сургууль соёлтын төлбөр тооцоо гэдэг юм, эсвэл дуртай зүйлд мөнгө оруулах, мөнгө үрэх энэ төр гэсэн юм зүйлүүд бол идэвхтэй харагдаж байна. Таны хувьд бол ер нь тэр чигтээ одоо юу гэдэг дуртай зүйл, хобби, за тэгээ сонирхож байгаа зүйл гэдэг зүйлүүд асар идэвхтэй Бомбодын маань хувьд бол байхаас гадна тэр чигтээ гэр орон байран дээр анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Гэртээ ямар нэгэн зүйл төлөвлөх, гэртээ зочин хүлээж авах, эсвэл гэртээ ямар нэгэн одоо зохион байгуулалт дутуу зүйлүүдийг нь хадах, хийх, бүтээх юм уу, эсвэл гэр орноо тогтчуулах энэ гэсэн зүйлүүд бол тэр чигтээ надад 4 сар 5 сард бол Бомбодын маань хувьд идэвхтэй байна. За нөгөө талаасаа хэрвээ таны хувьд одоо гэр орон чинь цэгцтэй биш, ямар нэгэн зүйл дутуу, дуусгаагүй өнтер байдаг бол энэ болгоныга дуусгах өнтер боломжтой. Орон байраа солих гэж байгаа хүмүүс маань энэ үеэр эрэл хайгуул хийж орон байраа солих бүрэн боломжтой. Бас юм хүчлэг рүү орж байна. Ямар ч тач таны хувьд тэр чигтээ
ах トゥ самраг садан гэр бүлийнхэнтэйгээ маш их харилцаа идэвхтэй, эцэг эхтэйгээ маш их харилцаа идэвхтэй, за дээрэс нь богино аялал маш их идэвхтэйгээс гадна үр хүүхэдтэйгээ холбоотойгоор маш олон одоо гинт одоо шийдэгдэх ёстой асуудлууд, гинт одоо шийдэж одоо ажиллах ёстой асуудлууд бол энэ 4 сар 5 сар танд үүсэх нэ. Ерөнхийдөө бол илүү ахвар руугаа чиглэсэн одоо ийм өөрчлөлтүүдийг бол 4-5 сар танд өгөхөөс гадна илүү одоо private байх сарууд танд болж өгнэ. За энэ дараагийн орд бол загас. За загасны ордынхны маань хувьд ирж байгаа энэ одоо шинэ сар 4 сарын 17-нд хоньны ордонд гарч байна. Тэгэхээр таны хувьд бол энэ төр чигтээ санхүүгийн шинэ эхлэл reset одоо болж өгнө. Тэгэхээр бол өөрийн чинь хувьд санхүү мөнгөн дээрээ цаашид ямархуу одоо зөв тооцооллыг гаргах уу, шинэ эхлэлийг тавих уу, мөнгө санхүү дээрээ ямар уур амьсгалтай шинээр одоо санхүүгийн зүйлүүдэд эхлэх үү гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгцээтэй. Ерөнхийдөө бол айдас байсан ч та ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулах сонирхол үүсэхээр харагдаж байна. За дээрэс нь таны хувьд бас их мөнгө өрөх сар өөрөө бас энэ 4 сарын сүүлээр идэвхтэй байна. Тийм учраас та нэлээд тооцоол анхаарлаа хандуулах хэрэгтэй. За бусдтай одоо юу гэдэг уур бухимдалтай, хил амтай, хэрүүл тэмцэлтэй байхаас зайлсхий болж өгвөл одоо өөрийнхөө одоо тэр сонирхож байгаа эрчим хүчийг зөв талаараа илэрхийлэн харуулах шаардлагатай. Илүү одоо бусдыг манлайсан үг хэллэг танд идэвхтэй болохоос гадна санхүү мөнгөн дээр одоо зоригтой шийдлүүдийг та үүсгэх, алхам тавих одоо ийм сэтлүүд бол танд их төрөх нэ. Нөгөө талаас таны хувьд бодож байгаа бодол санаа бизнес зүйлүүд чинь 5 сарын 1 болон 5 сарын 2-нд маш их идэвхтэй болно. Учир нь сар битүүрэл хилэнцгийн ордонд буд гариг үхрийн ордонд шилжилт хөдөлгөөн хийн. Энэ маань таныг нэг төрлийн одоо азаа туршсан зоригтой алхам хийхийг нөлөөлнө. Дээрээс нь ихтгэл үнэмшил чинь таныг бас тодорхой хэмжээгээр гэрэлтүүлэн харуулна. Тэгэхээр таны хувьд бол санхүү, хувийн бизнес, өөрийн чинь бодол санаа гэдэг зүйл бол 4 сарын сүүл болон 5 сарын дунд хүртэл асар идэвхтэй болохоор харагдаж байна. Тэгэхээр таны хувьд бол ямар ч байсан зорьсон зорилго чинь бол биелээ олно. Үүгээр чинь дамжуулан хувийн бизнес, зарим нэгэн санхүүгийн асуудлууд бол идэвхтэй болохоос гадна унаа тэрэг машин тэрэг худалдаж авах бүрэн боломжтой сар бол өөрөө 5 сар гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд машина зарах, борлуулах болон шинэ унаа тэрэг авах, эсвэл жолооны курс сурах, хэлний курс сурах, дээрэс нь ойрын аялалд гарах, унаа тэрэгтэй болох юм уу, зарж борлуулах гэдэг зүйл бол бүгд идэвхтэй байгаа сар байна. Ямар ч үсэн таны хувьд бол өөрийн чинь санхүүгийн байдал, өөрийн чинь одоо гэр бүлийн харилцаан дундаас ах トゥ самраг садантай холбоотой хийсэн яриа хэллэг зүйлүүд бол өрөөгөөчтэй болохоос гадна таны хувьд бодсон сансан зүйлүүдэд мөнгө санхүү үнцэн хүргэх боломжтой. Дээрэс нь өөрийн чинь одоо төлөвлөгөө зүйлүүд болон 5 сар тэр чигтээ таны хувьд бизнесийн төлөвлөгөө, бизнестэйгээ харьцаж ажиллах, доктортой бодож сэтгэх, илүү үнцэнтэй зүйлд хөрөнгө оруулах, нөгөө талаасаа бусдтай маргалтахгүй байхыг одоо төвчж чадвал 4 сарын сүүл одоо 5 сарын дунд үе маш өрөөгөөчтэй хувь хүний одоо хувьд санхүү болон эд материалын өрөөгөөчтэй сар бол болох нэ.